Арим зэрэг үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлгээ ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэг Цахил төмөр компани эмч халууны орогд оролцож байна. Арим өдрийг танд. Арим өдрийг. За бидний өнөөдөр ярилцах сэдв харшил те. Тэгэхээр одоо яг нөгөө харшлын уйлдрал эхэлж байна. Ургамал ногоо ургаад ингээд ялангуяа нөгөө урамлын харшилтай хүмүүс бол аюу хэцүү болчихдог шүү дээ те. Тэгээд яг тэр нөгөө хэцүү болох үеэсээ урдж нөгөө эмчилгээ юм хийх хэрэгтэй гэдэг юм билээ шүү дээ. Та харшилтай холбоотой одоо яг энэ харшлын эхлэж байгаа хүмүүс ямар одоо зөвлөмж хэлэх вэ? Ямар ойлголт өгөх вэ те? Мэдээж яг 100 цаг бол яг агаар зугаал гарахад бол хамгийн сайхан цаг байдаг те. Гэхдээ яг харшилтай хүмүүсийн хувьд бол яг хамгийн хэцүү үйлрэл байдаг. Тийм. Яагаад яг тэгдэг вэ гэхээр одоо бидний хувьд харшил гэж яг юу вэ гэдэг талаас эхлээд яриад үзэх юм бол дархлааны л нэг хариу үйлдэл байгаа. Дархлаа маань бол вирус, бактери, өвчин үүсгэгч биед орж ирэхээр тухайн зүйлийн эсрэг тэмцэх ёстой үйлдэл байдаг. Гэтэл яг бидний дархлаа хит мэдрэг буцаагаад ийм хариу үйлдэлийг хитэрч хариу үйлдэл үзүүлж байгаа учраас юм болгонд ингээд буцаагаад эсрэг хариу үйлдэл үзүүлээд дайсан байна гэж таньдаг. Одоо жишээлх юм бол мэдээж ургамлын тоосны харшилтай хүн манай улсад аягүй их байгаа. Гэтэл хүн болгон ургамлын тоосноос харшлаад байдгүй шүү дээ. Зарим хүмүүс бол зүгээр ургамлтай байгаль орчинд зүгээр байж байгаа бол ихэнх хүмүүс бол одоо харшилтай ихэнх хүмүүс бол яг тийм ургамлын тоостой зүгээр л юм ургамлтай байгальтай газар очихоор найтаагаал, нус гоожоол, хамар битүүрүүлэл, зөөрөлрээд байдаг. Энэ маань давхар яг бас хүмүүс дундаа гэх юм бол яг эрүүл мэнд талаасаа гэхээр бид нар бас яг өөрсөнд нь харшлын завар илэрчсэн ч гэсэндээ ингээд эмчэд үзүүлэхгүйгээр дур мэдээ эмчилгээ хийдэг, бие биенээсээ асуудаг гэдгээр улам хүндрүүлэх талтай бас байгаад идэг. Тийм ээ, дур мэдэж эмчилгээ хийдэг гэдгийг ч юусэн мэдх юм бэ? Хүмүүс чинь арай л голио ойлоо тэрний бүхсийг хүртэл сор гэдэг байдаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд дур мэдэж хийдэг эмчилгээ бол аюу буруу болчих нь шүү дээ тий. Тийм. Мэдээж яг харшлын хувьд гэх юм бол одоо манай улсад бол харшил нэлээд өндөр тоотой байна. Жил болгон харшлын тоо нэмэгдэж байна. Шалтгаан нь гэх юм бол мэдээж аав ээж хоёрын хин нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай байх магадлал 50% байдаг. Гэтэл аав ээж хоёр хоёулаа харшилтай байх юм бол хүүхэд бол тийм 75-аас 80% харшилтай болох боломжтой гэсэн үг. За тэгэхээр яг тухайн аав ээж хоёрын харшилтаг зүйлээр шалтгаалаад хүүхдийн харшлаас юунаас шалтгаалах одоо юунаас гарч болох вэ гэд явж байгаа. За бидний өнөөдөр ярих сэдв бол илүү одоо амьсгалын замд үүсэж байгаа харшил буюу одоо ургамлын тоосны харшлыг илүү ярихаар байгаа. Мэдээж харшилч одоо хоол боловсруулах замын харшил байгаа, арьсны харшил гэдэг олон төрлүүд байж байгаа. За тэгэнгүүт бидний одоо яг ургамлын тоосноос харшилж байгаа нь яг илүү юутай холбоотой вэ гэхээр мэдээж 4-5 сард ургамлууд одоо модлог ургамл 4-5 сард ургаж эхлэхээр тоосонцроо цацаад ингээд нөгөө үрээ цацж байгаа гэсэн үг шүү дээ. За энэс харшилж болно. Манай улсад болохоор ихэнх хувь нь шарилчнаас харшилдаг. Шарилч буюу луйл гэдэг өөр бусад ургамлууд маань хогийн ургамлууд гэж бид нар ярьдаг тийм. Эдгээр ургамлууд маань болохоор 7-оос 8 сард тоосонцроо цацгаад бид нар илүү их харшлаа явж яадаг байгаа. За одоо мэдээж харшилтай хүмүүст бол яг хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдгийг бид нар ярих юм бол хамар битүүрээд нусгааж байдаг. За үүнийхээ гадна бас одоо нүдэн улайдаг, захтандаг, арьсны энтэнд туурж улайж, хавгнаж захтандаг шинж тэмдгүүд байгаа. Мэдээж тэр нь бүр хүндрээ яваад ах юм бол амьсгал чадахгүй болно. Айгүй их ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг тийм. Тэгээ бүр нөгөө харшлын бүр хүнд хэлбэр буюу анафилакси гэж байдаг. Тэр бол бүр аюултай. Амьсгаж чадах эрсдэлтэй шүү дээ тийм. Яг тухайн дотор саалцууд маань бүгд хавгнаа хөөж байгаа учраас амьсгалж чадахгүй ингээд бүр хүнд хэлбэр харшлын ургал явагдаж байгаа. За анафилакси бол илүү нөгөө хоол хүнстэй илүү холбоотой байж байгаа тийм амьсгалын замраас гэхгүйгээр гэхдээ мэдээж харшил хүндрэх юм бол анафилаксиас бас болж болдог. Ер нь бол хүндрүүл маш эрсдэлтэй. Маш эрсдэлтэй. Тэгэхээр тэрийг нөгөө хүндрүүлэхгүй байхын тулд арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгаа тийм. Мэдээж арга хэмжээний хамгийн түрүүнд нь бид нар яг юунаас гаршилж ийнвэ гэдгийг олох хамгийн түрүүнд шаардлагатай. Нөгөө сорил тавиулна гэж ярьдаг хүмүүс тийм. Бид нар нөгөө гарн дээрээ сорил тавиулаад байдаг, нуруунд дээр сорил тавиулж болдог тийм. Эсвэл цусны шинжилгээ өгч болно. Тэндээсээ яг одоо бид нар тоосноос гарчлаад байгаа мó, муурнаасаа нохооноосоо гарчлаад байна уу? Гадны тоосонцор юм уу? Эсвэл гэрт чинь хүүгц мөөгөнцөр байгаа болоод гарчлаад байна уу гэд ялгаагаа олчих нь байна. За энийг олсныхаа дараагаар мэдээж гадны ургамлын харшилтай байх юм бол гарахтаа бид нар сэргийлэх зорилгоор маск байнга зүүх хэрэгтэй болж байна. Эсвэл гэрт чинь хөгц мөөгөнцрийн харшил байх юм бол тэр зүйлүүдийг аль болохоор цэвэрлээд ариун цэвэр талаасаа хангах гэдэг. За тэгээд гаднаасаа ургамал тоосонцрийн харшилтай бол тийм харшилтай хүмүүс заавал гэртээ орж ирээд маш хурдан хувцас солих хэрэгтэй байна тийм. Үгүй бол нөгөө нэг хувцас солихгүй байна гэдэг чинь л нөгөө тоосонцор харшилж байгаа зүйлээ ургамал яваад байна тийм байна тийм. Өөртөө агуулаад яваад байна гэсэн үг шүү дээ. Тийм тэгж явж байгаатай адилхан.
За тэгээд ариун цэврээ өөртөө сайн сахих нь байна, маска зөөх нь байна. Үүнээс гадна одоо гэртээ айгүй их нөгөө агаар цэвэршүүлэгчийг бид нар одоо ашиглаж байгаа тий. Одоо ягаад тэгэхээр нөгөө яг мотлог ургамлууд маань яг тоосоо хамгийн сайн цацдаг үе маань өглөө 4-өөс 10 цагийн хооронд байдаг. Яг бидний нөгөө гарч ажил сургуультай явдаг цаг байж байгаа тий. Тэгээ орой болохоро дахиад 5-аас 9 цагийн хооронд дахиад бидний нөгөө харж ирдэг үеуд тий. Офисоос гараад яг замд явж байгаа тэр үед л яг тэр үед тэгэл таарч байгаа байхгүй. Тэгэхээр бидний хэрвээ хувцсан дээр хадгалагдаж байна л гэх юм бол тэрүүгээр бид нар амьсгалаад явж байна гэдэг чинь буцаагаад харшилж байна л гэсэн үг болчихж байгаа. Тийм. Тэгэхээр бид нар ингээд хувцас салхиасаа гадна агаар цэвэршүүлэгч зэргийг бас хэрэглээд өдөр болгон мэдээж тоосоо арчих, тоосны цэвэрлэгээ зэрэг бол угаасаа харшлын хүндрэл болон харшлаасаа өөрөөс мань урьдчил сэргийлэх боломжийг олгож байгаа маа. За одоо нөгөө та түрүү ярианых нь хэлсэн шүү дээ. Дархлаа тогтолцоо. Одоо тэрнээс илүү их нөгөө хүчтэй хамгаалалт үүсгэхээр нөгөө харшил үүсээд идэх гэд тий. Тэр талаас нь та бас үзэгчдэд илүү ойлгомжтой хэлж өгөөч. Хүмүүс ч нөгөө харшил хөдөлчлөө ингэчлээ тэгчлээ гэхээр дархлаа өмчлөө гэж ойлгоод байдаг шүү дээ. Энтэй холбоотойгоор та бас зөв ойлголт өгөөч тий. За дархлаа маань ерөнхийдөө бол одоо ингээд бидний вирус, бактери ямар нэгэн гадны хүчин зүйлд хариу үйлдэл үзүүлж байгаа зүйл маань байгаа шүү дээ. Тэгэхээр яг дархлаа маань суларсантай холбоотойгоор ерөнхийдөө бол мэдээж дархлаа сулрах болон эсвэл хит идэвхжих гэсэн хоёр янз байж байгаа. Энэ хоёр нь хоёулаа л угаасаа өөрсдөө аюултай гэсэн үг. Яг хэвийн түвшиндөө байхгүй байгаа учраас. За тэгэхээр энэ тал дээр гэх юм бол манай улсын хувьд яг харшил давхар ихсэж байгаа нь бол яг бидний орчинтой илүү холбоотой байж байгаа. Ногоон байгууламж багтаатай холбоотойгоор ерөнхийдөө тоос шороо ихтэй байдаг тий. Тэгэхээр энэ маань байнга л бид нар тоос шороо өмөрч байна гэвэл дархлаа маань мэдрэг болж яаж байгаа юм. Мэдрэг болж байгаа байх нь. За үүнээс гадна бидний орчин ер нь стресстэй, бухимдалтай байдаг нь бас насанд хүрсэн хүмүүс байгаа хүүхдүүдэд ч айгүй илхэн байдаг тий. Хоол хүнсний аюулгүй байдал одоо хоол хүнс талаас бол бас бидний хувьд бага зэргийн асуудалтай байдаг. За тэгээд нөгөө талаас нь харах юм бол яг ургамлуудын хувьд болохоор манай улсын одоо нөгөө одоо хогийн ургамал гэдэг шарилж уйл зэрэг ихтэй холбоотойгоор ерөнхийдөө тэдний тоос цацдаг үеэр бол ингээд олон давхар зүйлэл биднийг харшилтай болоход нөлөөлөд байгаа юм л да. Тэгэхээр энэ маань яаж байгаа гэхээр бидний хариу дархлааныг хит эмзэг болгосонтой холбоотойгоор л ингээд бид нар юм болгонд л эмзэглээл харшлаал, найтаагаал, завурлаал байгаа шүү. Хүмүүс ингээд нөгөө зуны турш ханаад хүрсэн ч юусэн итгэхгүй ингээд ханиалгаад найтаалгаа яваад байдаг шүү. Энийг ханиад л гэж бодоод яваад байдаг. Гэтэл энэ цаана нөгөө харшил байх боломж байдаг тийм. Энэ талаас нь та бас тайлбарлаж өгвөл мэдээж хүмүүс өөрийгөө нөгөө маш сайн нарийн анзаараад мэдрээд нөгөө тохирох хэмжлэгийг цаг тухайд нь хэлэхгүй л бол ер нь болохгүй байна. Ер нь бол ханаад харшил хоёрын ялгаа гэх юм бол ханаадны үед бид нар мэдээж яг адилхан нусгоож хамар битүүрн хоолой хөндөрлөж завуурладаг тийм. Тэгээд ханаад болохоор одоо илүү голчлон гэх юм бол халуурах болон ханиалгах цэртэй цэр нь илүү ногоо өнгөтэй байх ч юм уу нус ногоорох зэрэг шинж тэмдгүүд арай өөр болж байгаа. Харшлын хувьд бол нус цэр бол илүү юм цайвар өнгөтэй байдгаараа илүү онцлогтой болж байгаа. Өнгөний хувьд арай өөр болчихж байгаа. Дээрээс нь бидний хувьд халуурах шинж тэмдэг бол харшил дээр ерөөсөө илэрхгүй. Тийм. За мэдээж харшлын үед бид нар нөгөө нэг хамар битүүрэл байдаг. Дээрээс нь ингээд амархан найтаадаг. Эсвэл ингээд ханиалгаа яваад байна гэх хүмүүс маань бодоод байдаг тийм. Тэгээд ханиад үлдсэн чинь ингээд юу ханиад хүрээд идэгцэн чинь нэг юм ханиалгаа л яваад байна. Зунжангаа ханиалгачлаа ч юм уу. Эсвэл хамар байнга битүүрчлээ ханиадны л үлдэцгээ явж байдаг. Тэнгуут тэр маань өөрөө харшлын шинж тэмдэг түрүүн хэлсэнчлэн байх боломжтой болчихж байгаа ш. За тэгэхээр яаж ялах вэ гэхээр одоо хамар битүүрөх, нус гоожох, магадгүй тагнаа захтнах ч юм уу те. Эсвэл юм хоолой гүндээ захтнах шинж тэмдгүүд илэрч байдаг. Ханааднаас ялгаатай энэ маань 7 хоногоос удаан хугацаанд үргэлжилдэг. За тэгээд энэ маань илүү их шинж тэмдгүүд нь илэрдэг нь гадаа гарч орсны дараа ч юм уу цонхоо онгойлгосны дараа тухайн зовирууд нэмэгдэжвэл энэ маань өөрөө харшил байх магадaltaй болчихж байгаа. За тэгээд харшлын хувьд илүү гэх юм бол бас давхар ханиалгаж болдог. Юу ханиалганы хувьд түрүүн ярьсан тий. Одоо яг нөгөө тамхи удаан татдаг хүмүүс бол ханиалга нь архаг мөхшүүлж ханиалгадаг бол угаасаа тамхины өөрийнх нь шинж тэмдэг байдаг. Харшлын шинж тэмдэг болохоор яг юм зуны загт дулаан загт болохоор ингээд бөхшүүлж ханиалгадаг мөртлөө тэр нь ямар ч цэргүү ч юм уу. Эсвэл ханиалгаад байдаг мөртлөө бас нэг юм жоохон цэр гарахаараа нэг юм жижигхэн хөөстэй цайвар өнгөөл цэр гардаг. За эдгээр маань бүгд яг харшлын өөрийнх нь зөвөр болж байгаа. За тэгээд харшлын суурьтай хүмүүс өөрөө одоо яг тухайн зуны улиралд ч юм уу өвлийн улиралд одоо хавар намрын улиралд ханиад хүрхээр айгүй хурдан хүндэрдэг. Хүндэрсэн дээрээ уушиг бүр нэлээд хурдан цэртэй болж өгч байдаг. Хүндэрлүүд нэдэг. Яаж байгаа юм гэхээр нөгөө түрүүн хэлсэн дархлааны урмал маань хит мэдрэг байгаа учраас нөгөө вирус бактери руугаа үйлчлэнгээ хит
мэдрэг үйлчлээд за тэгээд нөгөө цэр илүү их ялгарах тэгээд нөгөө нус цэр бүгд ялгарах зэрэг шинж тэмдгүүд илрээд байдаг. Харшилтай хүмүүс ч нөгөө бараг л 100-ны турш бараг юутай авчдаг ч нэг юм харшлын эмтэй тий тэгээд эсвэл нөгөө хамрын цэцлэгтэй яваад байдаг шүү дээ тий. Гэтэл энэ ч нөгөө байнга ингээд удаан хугацаагаар хэрэглэх чинь бас болохгүй болчихно тий. Энэ маань өөрөө яг мэдээж хамар дүүрсэн байгаа юм. Сонсолт хэцүү байгаа үед бол шууд эмчилгээнд орж байгаа. Гэхдээ энэ маань өөрөө шинж тэмдгийг дарж байгаа болохоос үндсэн харшлыг бол эмчилгээ биш учраас мэдээж зүгээр шинж тэмдгийг намдааж байгаа л эмчилгээ болж байгаа. Яг хэрэггүй бол биш. Мэдээж маш хэрэгтэй хамар бүтээвэл ямар хэцүү байдаг үлээ тий. Гэхдээ үндсэн харшлаа бол энэ дарах эмчилгээ биш ээ. Тэгэхээр ер нь бол эмчид хандаж заавал хандах хэрэгтэй юм шүү дээ. Тийм яг харшил юунаас харшилж ийнэ гэдгийг л хамгийн түрүүнд тодорхой болгох хэрэгтэй байгаа. Харшилгүйгээ явж байгаа гів гинтл одоо бараг 100 харшилтаа олчлоо гэдэг хүмүүс бас байдаг шүү дээ. Энэ хүмүүс одоо юунаас болоод ямар шалтгаантай байгаа вэ? Ер нь бол яг манай улсад бол түрүүн хэлсэнчлэн нөгөө хит мэдрэг байдал маань нөгөө утаа, тоос шороо, агарын бохирдол, хоол хүнс, стресс, нойргуудал зэргээс хамаарат яг эдгээр маань өөрсдийн дархлаад нөлөөлж байгаа учраас харшлын хит мэдрэг хариултал маань л үзүүлж байгаа хэрэг. Тэгэхээр нөгөө харшлгүй байсан ч гэсэн ингээд харшилтай болох боломжтой юмнаас харшлах шиг орчныхоо нөлөөллөөс болоод үсэж байна л гэсэн үг юм шүү дээ. Ер нь эмчилгээ тал дээр нь та ер нь ямар зүйл хэлэх вэ? Ямар төрлийн эмчилгээнүүд байд юм болоо төрдвөл тий? Мэдээж яг харшил эд илэрж байгаа. Одоо харшлын шинжлэлүүд эд байгаа үед бид нар харшлын эсрэг эмчилгээнүүдээ хийх нь. За энэ нөгөө антигистамин төрлийн эмнүүдээ хэрэглэж авах нь. Тэгвэл ер нь бол миний хувьд илүү зөвлөх нь дандаа харшлаасаа урьдчилан сэргийлээч. Мэдээж харшил өөрөө ямар зөвөөртэй вэ? Яаж хүндэрдэг вэ тий? Тэгэхээр харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийг хамгийн түрүүнд хэрэглэх нь чухал байдаг. Одоо нөгөө харшлын эмнэлэгчтэй арс судлалын эмнэлэгч нь 4 сард илүү баг юугаа хийгээд байдаг шүү дээ. Урьдчилсныг тарилга хийгээд байдаг шүү дээ. Тэр л одоо гэсэн үг баг ургамлын харшлын хувьд тийм. Тэр маань болохоор яг нөгөө юуны шарилжны харшлын эмчил вакцины тариануудыг хийгээд. Зөв. Тэр одоо тарилгыг мэдээж хийлгэх юм бол бас яг тухайн процесс дээр бол бас ч гэж учиртай даваа. Мэдээж яг шарилжнаас харшилтай хүмүүст бол болж байгаа. Гэтэ хүн болгон чинь шарилжны харшил биш учраас тэрийгэ тодорхойлуулж байгаа хэлгсэн хамаагүй зүгээр ах. Баярлалаа амч. За баярлалаа. За эрүүл амьдрал цахай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд энэ удаагийн дугаарт харшил гэдэг сэдвээр Алена амч манаас зөвлөгөө өглөө. Үргэлжлүүлээд бид бас яг харшлын үед ямар одоо эмчилгээ тохиромжтой байдгийг, ямар одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой вэ гэдгийг нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт үзэгч та бүхэнд хүргэх болно. За үзэгчдээ эрүүл амьдрал цахай нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар харшил гэсэн сэдвээр ярилцж байна. За нэвтрүүлгийн өмнөх хэсэгт бол харшил юунаас үүсдгийг яадаг вэ гэдэг талаар мэдээлэл хүргэсэн. За мэдээж энэ дээр бол одоо эмчилгээ маш чухал. Ямар төрлийн эмчилгээ хийвэл тохиромжтой байдаг вэ гэдгийг нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсэгт багтааж байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Цэхүүр Төмөр компани эмч Номин Өргөдөө оролцож байна. Орой мэнд өргөе танд. Орой мэнд өргөе. За нэвтрүүлгийн ихэнх хэсэгт мэдээж одоо харшил юунаас үүсдгийг яадаг гэдэг талаар мэдээлэл өгсөн. Үргэлжлүүлээд бас яг нөгөө эмчилгээ талаас нь бид хоёр яриагаа эхлээд орхисон байгаа тийм. Тэгэхээр яг нөгөө харшил дээр ямар төрлийн эмчилгээ илүү тохиромжтой байдаг вэ гэдэг дээр хүмүүст бас зөвлөгөө мэдээлэл өгөөч тийм. За тэгэхээр эмч маань ерөөхдөө бол харшлын одоо эмчилгээг бол угтуулж биш урьдч хийвэл зөвөр байдаг. Ялангуяа бас гам эмчилгээ маш чухал гэдэг гэж зөвлөжсэн тийм. Тэгэхээр харшил гэдэг одоо зүйл маань өөрөө дархлаа тогтолцоотой холбоотой гэдгийг тайлбарласан. Тэгэхээр тухайн одоо харшлаар онцлогдож байгаа за харшлын одоо шинж тэмдэг илэрж байгаа хүмүүс маань яг урьдч дархлаа тогтолцоогоо илүү тэнцвэртэй байлгах. За анагаахын нэршлэр бол зөвшөөрлөгч гэж ярьдаг. Тэгэхээр дархлаа тогтолцоо маань болохоор тэнцвэртэй байж иж тэр харшлын одоо хэд мэдрэг урал маань явагдах одоо боломжийг нь бол дарангуулж өгч байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр бид нар дархлаа дэмжих талаас нь бол өмнө ярьж лээсэн сэвтлийн эмийг бол маш сайн тайлбарлаж өгсөн тийм. Тэгэхээр харшил одоо илэрж байгаа. За тэгээ харшлын шинж тэмдэг өгж байгаа. Харшлаар онцлогдсон хүмүүс маань сэвтлийн эмийг бас одоо хэрэглэх юм бол дархлаа тогтолцоо хэвэн байлаад харшлын одоо тэр хэд мэдрэг уралыг ер нь бол одоо өөрийнхөө бие организмда үзүүлэх тэр нөлөөг нь л дарангуулж өгч байгаа гэж ойлгож болох нь. Тэгэхээр харшлын шинж тэмдэг бол төрөний эмчийг хэлсэнчлэн хүүхэд насны за тэгээ насанд хүрэхчээд өндөр насны хүмүүс гэдэг ер нь бол бүх насны хүмүүс удамшлын шалтгаантай эсвэл олдмол хэлбэрээр илэрж идэг учраас урьдчилан сэргийлэх байдлаар бол тухайн бүтээгдэхүүнийг бас хэрэглээд яваад ээж болно л гэсэн үг.
Тэгэхээр одоо жишээлбэл сэвтлийн гэхээр те ямар одоо ургамлын найрлага, ямар ургамал одоо голдуу орцсон байгаа учраас энэ дархлааг те яг ийм нормал хэмжээнд байлгаад байна. Бас энэ харшилт яг яаж нөлөөлөд юм те? Тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө харшлын ургамлын үед бол хамгийн түрүүнд одоо хүний бие организм дархлааны эсүүд одоо идэвхжиж эхэлж идэг. Тэгэхээр сэвтлийн эмийн найрлаганд орсон одоо гүгэл модны давирхаа гэж нэрлэдэг ургамлын одоо гол одоо идэвхт бодис нь өөрөө тэр дархлааны шүүрлээс ялгарч байгаа тэр шүүрлүүдийг ер нь бол дарангуулж өгдөг гэж ойлгож болно. За мөн дархлаа тогтолцоогоор одоо идэвхждэг дархлааны шүүрлүүдийг ер нь бол нэмэгдүүлж өгдөг гэж ойлгож болно. Тэгэхээр бол яг балансын одоо барьж өгөх нөлөөг л найрлаганд орсон ургамлууд маань одоо үзүүлдэг гэж ойлгож болно. Тийм ээ, нөгөө дархлааг хит унахгүй мэдээж одоо хит их ихсэхгүй яг нэг төвшөнд барих гэдэг шүү дээ. За тэгээд бас сэвтлэнээс гадна яг харшлын шиш тэмдэг илэрч байгаа хүмүүс маань манай энэ Химлай компани Бризол эмийг бас хэрэглүүл зүгээр идэг. Түрүүн эмч маань хэлжсэн одоо эмийн эмчилгээнд дээр бол яг тэр харшлыг одоо өдөөж өгдөг хүчин зүйлийг дарангуулах антигистамин эмчилгээ бол заавалжгүй авах хэрэгтэй гэдгийг зөвлөжсэн. Тэгэхээр Бризол эмийн нэг давуу тал нь өөрөө одоо яг тэр харшлын үед одоо идэвхжиж байгаа харшлын эсээс ялгарч байгаа шүүрлийг дарангуулж үйлчлэх үзүүлдэг. За тэгээд Химлай компани одоо бүтээгдэхүүнүүд маань бол бүгд 100% ургамлын найрлагатай байдаг. Ялангуяа Бризол эмийн одоо найрлаганд орсон куркума лонга буюу бидний сайн мэддэг турмерикийн ургамал шүү дээ. Хоол хүнсэнд илүүдэлгүй бас хэрэглэж шар нундаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр шидэж шар нундаг маань бол манай Бризол эмийн найрлаганд бол хамгийн өндөр идэвхтэй байдлаар байдаг гэсэн. За тэгээд энэ турмерикийн одоо найрлаганд орж байгаа биологийн идэвхт байцыг болохоор куркумин гэж нэрлэдэг. За энэ куркумины гол нөлөө нь болохоор яг тэр харшлын эсээс ялгарч байгаа уургийн нийлэгжлийг дарангуулад өгчдөг гэж ойлгож байна. Тэгэхээр яг харшлын үед тэр нөгөө эмчийн хэлсэн одоо тэр нус гоожих, за тэгээд салт хөөж хавгнах, гуурсан хоолой хэлээд ханиалгах тий энэ шинж тэмдгүүд маань ер нь бол яг энэ ургамлын нөлөөгөөр дарангуулагдж өгч байна гэж ойлгож байна. Ингэснээрээ шинж тэмдэг маань ер нь бол буураад ирнэ л гэсэн үг. Тийм байна. Эдгээр шин тэгээд одоо нөгөө яг харшилт хэрэгжилж байгаа бусад эмчилгээ байгаа шүү дээ, тий. Тэр эмчилгээтэй ингээд хавсраад хэрэглэхээр байна уу? Альсвал одоо нөгөө дараа нь одоо хэрэглэхээр байна уу, тий. Хоорондын нөгөө нийцэл нь хэрвээ тийм болоо бусад юм тий. За тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс бол нөгөө яг дийлэнх нь бол харшлыг бол нөгөө урьдч эмчилгүүд дандаа огтуулаад идэхтэй яг л нөгөө шинж тэмдэг илэрч байгаа үед нь им уугаал тий. Тэгээл нөгөө хамрын цэцлэгээ хэрэглээл тий. Тэгэхээр энэ маань өөрөө удаан хугацаанд хэрэглэснээрээ бас хөрөг гаш нөлөөнүүд бийждэг. За ялангуяа тэр антигистамин үйлчлэгээтэй эмнүүдийн гаж нөлөө нь удаан хугацаанд хэрэглэхэд хамгийн түрүүнд хотоод гэсэн талаас одоо хямрал үүсгэхтэй. За тэгээд нойр одоо их хэмжээгээр хүрэх юм те. Тэгэхээр мэдээж хэрэг одоо ажил хөдөлмөрлөө одоо эрхэлж байгаа хүмүүст өдөржингөө ингээл нурмаагаал нойр хүрээл явах нь бол айгүй хэцүү шүү дээ те. Ажлын бүтээмж алдагдана. За тэгээ удаан хугацаанд хэрэглэснээр одоо үр дүнд өгж байгаа гаж нөлөө нь болохоор тэнцвэр алдах. За ам их хэмжээгээр цангуулах гэмтчнэл гаж нөлөөг өгдөг. Энэ маань ихэвчлэн яг антигистамин төрлийн одоо химийн синтетик найрлагатай юмнуудын өгдөг гаш нөлөө. Ер нь бол нэг талаараа яг тэр хашилт төрүүлэгчийг дарангуулж өгж байгаа ч гэсэндээ нөгөө талаараа бас сөрөг гаш нөлөөнүүд идэг. За энэ Бризол эмийн нэг давуу тал нь болохоор ер нь бол маш олон судалгаа шинжилгээ одоо хийх явцад ямар ч одоо сөрөг гаш нөлөөгүй гэдэг нь бол батлагдсан. За тэгээд энэ Химлай компанийнхаа бас онцлогийг нь ярихад бол Химлайг бол одоо хүмүүс маш сайн мэддэг болчихсон тийм. Тэгэхээр одоо бараг 100 жил болох гэж байна. Дэлхийд одоо танигдаад. За тэгээд гол онцлог гэх юм бол одоо аюрведийн 5000 жилийн тэртэг хангаах ухаан дээр суйрлаад эмийн одоо орчин үеийн технологиг ашиглаад эмийн бүтээгдэхүүнүүдэд одоо үйлдвэрлэдэг гэж ойлгож болно. За тэгээд хүмүүс бас нэг асуулт тавьдаг байхгүй одоо ялангуяа нөгөө харшлын юм ярьж байгаа дээр яг ургамлын найрлагатай юм хэрэглэнгүүд одоо харшилтай хүмүүс яг асуугаа бодож суучлаа. Тийм бид нар ч гэсэндээ ер нь бол ийм асуултууд аюул хэрдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор юу гэж хариулдаг гэхээр Химлай компани маань өөрөө цэвэр ургамлуудаа ургуулах явцдаа бол ургамлын тоосон цэргийг нь шүүгээд авчдаг. За тэгээд одоо технологийн тусламжтайгаар ургамлын яг одоо тэр идэвхт өвчин юм одоо эсрэг үйлчилж байгаа тэр гол идэвхт байцуудаар нь эмийн бүтээгдэхүүнүүдийг хийдэг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ маань өөрөө сөрөг гаж нөлөө өгөхгүй эсрэг заалт одоо байхгүй гэдэг маань энүүгээр тодорхойлогдож байгаа гэж ойлгож байна. За тэгээд Химлай компани нэг онцлог гэх юм бол одоо эмийн ургамлуудаа өөрсдийнхөө одоо газар нутаг дээр ургуулдаг. За тухайн жилдээ ургуулсан тэр ургамлын хандуудаа дараагийн жилдээ тэр хөрсийг амраах байдлаар ерөөхдөө явуулдаг гэж ойлгож байна. Энэ маань өөрөө яг цэвэр одоо байгалийн гаралтай органик гэдэг одоо тэр тодорхойлтыг нь ер нь бол гаргаж өгч байгаа гэсэн. Тийм байна тийм.
нөгөө харшилчин өөрөө 5 настай тий 8 настайгаас 80 настай гэдэг шиг хүмүүст одоо илрээд байгаа шүү дээ. Олдомлуулан төрөлхийн ингээд тий. Тэгэхээр яг хэдэн настай хүн нь ямар тунгаар эдгээр имийг одоо яг харшлынхаа үед одоо тий харшилтай хүмүүс яаж уух юм бэ? Тэр талаас нь зөвлөгөө өгөөч тий. За тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүд маань бол бүгд яг сироп болон шахмал гэсэн одоо хоёр янзаар манай Монгол улсад худалдаалагдаж байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг сиропын имийг бол одоо хүүхэд насны одоо бүх насныхан хэрэглэж болно. Найлаас ахуулаад. За тэгээд шахмал хэлбэрийг бол насан туршид хэрэглэнэ. Гэхдээ сифтлинээс бризоламийн нэг давуу тал нь болохоор сиропын хэлбэр нь шахмалтаагаа бол яг адилхан туншлаар үйлдвэрлэгддэг. Тэгэхээр хүмүүс бас нөгөө шахмал төрлийн юм уух дургүй хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань бас манай сиропын хэлбэрийн одоо бризолыг хэрэглэх боломжтой гэсэн үг. За тэгээд хэрэглэх арга тунгийн хувьд гэх юм бол сифтлимийг бол үзэгчид маань маш сайн мэддэг те төрснөөс ахуулаад бүх насныхан хэрэглэж болно. За бризолимийн хувьд бол 6 сараас эхлүүлээд бүх насныхан хэрэглэж болно гэсэн одоо заалтаар өгдөг. За хэрэглэх арга одоо туншлын хувьд гэх юм бол хүүхдэд болохоор нэг одоо цайны халбаар өдөрт 2-3 удаа гэх байдлаар өгнө. За шахмлын хувьд гэх юм бол хүүхдэд нэг шахамлаар өдөрт одоо 1 удаа гэх байдлаар өгнө. За насанд хүрэгчдэд болохоор бризолимийг нэг цайны халбаар өдөрт одоо 3-аас 4 удаа гэх байдлаар өгч болно. За шахамлыг нь болохоор нэг шахамлаар одоо 2 удаа. За шинж тэмдгээс хамаарат илүү одоо хүнд хурц байх юм бол 2 шахамлаар 2 удаа гэх байдлаар. За хамгийн багадаа бол нэг сарын хугацаанд бол хэрэглүүл зүгээр идэг. Одоо ингээд сарын хугацаанд хэрэглэхэд яг тэр нөгөө одоо шарилж тоосонцроо гөвөх үед одоо бас тодорхой хэмжээгээр бас гайгүй давна гэсэн үг үү? За тэгэхээр энэ дээр нөгөө түрүүнд дуржсэн одоо Химлай компани маань өөрөө эмийн бүтээгдэхүүнүүд дээр дандаа судалгаа шинжилгээ клиникийн судалгаанууд хийдэг гэж тайлбарлаж ирсэн те. Тэгэхээр бризолимийн хувьд болохоор одоо яг харшлын гарал дээр нийтийн одоо шинж тэмдэг илэрж байгаа хүмүүс дээр яг энэ бүтээгдэхүүнүүдээ үр нөлөөг судалсан байдаг. За шахмал хэлбэрээр нь ер нь бол нийтдээ харшлын одоо тэр нус гоожж байгаа, хамар битүүрж байгаа, салт хөөж хавгнж байгаа, за ханиалгаж байгаа юм зовиртой хүмүүс дээр хэрэглүүлсэн. За хэрэглэх туншлын хувьд болохоор өдөрт 2 шахамлаар 2 удаа хэрэглүүлэхэд тухайн хүмүүст болохоор судалгааны 2 дахь 7 хоног дээр яг энэ харшлын шинж тэмдэг маань бол 80% үр дүнтэйгээр буурсан гэсэн үзүүлэлттэй байна шүү дээ. За тэгээд энэ судалгаанд одоо хамрагдсан хүмүүс дээрээ бас түрүүн эмч маань нөгөө онцлогоон дээр бид нар цусны шинжилгээнд дээр харшлын одоо эсүүдийг үздэгэ гэж хэлжсэн те. Тэгэхээр энэ судалгаан дээр ч гэсэндээ яг харшилд одоо харшлын одоо судалгаанд орж исэн хүмүүс дээрээ харшлын эсүүдийг нь одоо үзсэн. За тэгэхээр харшлын эсүүд нь мэдээж хэрэг судалгааны эхэнд одоо маш идэвхжэлтэй одоо нөгөө тоо үзүүлсэн өндөр байсан. За тэгээд судалгааны төгсгөлд болохоор харшлын эсүүдийн одоо шүүрэл ялгаруулалт маань багасаад хэвийн түвшиндээ очсон гэсэн үзүүлэлт гарсан. Тэгэхээр яг л нөгөө нэг одоо заасан тунгаар яг заасан хугацаанд авахд бол энэ бүтээгдэхүүн маань одоо маш сайн үр дүнтэй гэдэг нь бол судалгаагаар батлагдсан. За би бас нөгөө хэдийн хугацаагаар уух вэ гэдгийг бас асуумаар байна л да. Яг одоо нөгөө харшил яг итгэвчдэг улиралдаа тий сардаа ч юм уу уух юм уу? Альсвал ингээд тасралтгүй нэг юм уу 2 сар 3 сар уугаад явах юм уу гэдэг дээр бас үзэгчдэд ойлголт өгөхгүй юу? За тэгэхээр түрүүн бас л хэлжсэн нөгөө угтуулж биш урьдчилж одоо имжлэе тий манай одоо Монгол улсын одоо агаар ямар идэг гэлээ, тоосчлт ямар их идэг гэлээ те. Тэгэхээр харшилтай гэж онцлогдсон л бол бид нэр одоо тэр харшлын уйлрал манд 4-9 сард үргэлжилдэг бол ядчил 4 сарын ихээр ч юм уу эсвэл за бүр одоо урьдчиллаа гэхэд 3 сартаа ч юм уу те урьдчилан сэргийлэх эмчилгээгээ аваад тархлаа тэмцэртэй байдлыг нь хангаж өгөөл за тэгээ нөгөө харшил төрүүлэгчийг одоо дарангуулдаг бүтээгдэхүүнээ аваад явж байгаа гэсэн. За тэгээ курс эмчилгээ бол ихэвчлэн бол нэг 3 сар орчим уухад бол хангалттай гэж үздэг. За түүнээс дээшээ удаан хугацаанд ч гэсэндээ ууж болно. Яагаад тэгэхээр одоо мэдээж хэрэг бид нар Монгол улсад амьдарч жил болгон хавар болж, 100 болж, тий намарч болж, тий. Тэгэхээр харшлын шинж тэмдэг илэрх нь тодорхой тий. Тэгэхээр тийм учраас урьдчилан сэргийлэх гам эмчилгээ байдлаар ч гэсэндээ удаан хугацаанд одоо ууж болох эц бүтээгдэхүүн. Тийм байна. За, нэвтрүүлгийн төгсгөлд бас та үзэгчдэд те яг энэ харшилтай хүмүүст
бас нэг зөвлөмж хэлэхгүй те мэдээж нэг амьдралын зөв хэмнэл талаас нь өөрийгөө бас би ингээ харшилтаа угаасаа нөхцөл байдал нь ийм чи ингээ бас ор ингээ тоохгүй яваад ээж мэдээж болохгүй бах те. Тий. За тэгэхээр эмийн эмчилгээнээс гадна нөгөө гам эмчилгээ гэдэг бас аюул тодорхойлж хэлж байна. За энэ дээр болохоор мэдээж хэрэг сайн нойрыг авах хэрэгтэй байдаг. Ялангуяа бид нар одоо чанартай нойрыг авснараа харшлын шижтэн дүгнэ харьцангуй одоо хөнгөн хэлбэрээр илэрч болдог. За тэгээ сэтгэл санаагаа бас доктортой байх хэрэгтэй. Ер нь бол ингээд харшилж гэлтэхгүй ихэнх одоо өвчин эмигийн одоо нөлөөлөх хүчин зүйлс нь нойргуудл за тэгээ стресс бухимдал нөлөөлдгөө тодорхойлдог те. Тэгэхээр энэ бүгд дээр бас тухайн одоо орчлогдож байгаа хүмүүс мань анхаарах хэрэгтэй. За тэгээд тухайн амьдарч байгаа орчноо аль болох нөгөө чихтэй агаар сайхан сэлгэсэн тий ийм орчныг заавал бүрдүүлж авах хэрэгтэй. За тэгээд хашилт төрүүлж байгаа орчинд хэрвээ ажилдаг байх юм бол одоо банк тий маск хэрэглэх ч юм уу тий. За эсвэл нөгөө хамрын одоо сансдыг чиглэх төрлийн цацлуудыг бас хэрв заавал одоо зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хэрэглэж болно. За тэгээд тэр хашил одоо төрүүлэгчийг өдөөж өгж байгаа бие организмд явагдаж байгаа тэр хүчин зүйлээ дарангуулах илүү байгалийн гаралтай гаж нөлөө багтай удаан хугацаанд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглүүл зүгээр байдаг. Баярлалаа нам эмч. За баярлалаа. За өнөөдөр эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлгийн зочноор Цэхүүр төмөр компани эмч Номин өргөдөж оролцлоо. Бидэнд бас харшлын одоо явцад ямар юм бэлтгэл хэрэглүүл тохиромжтой байдгийг өөрийгөө одоо эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ямар одоо зөв дадал хөвшлүүдийг бас өөртөө хөвшүүлэх ёстой вэ гэдэг зөвлөгөө мэдээллийг өглөө Номин эмчтэй баярлалаа танд. За баярлалаа. За эрүүл амьдрал цэцгийн нэвтрүүлгийг хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяр та үзэгчтэй.